За одоо та бүхнийгээ Монгол улсын сангийн сайдаар хоёронтой үүрэг хүлээн ажиллаж байсан элчин сайдаар бас ажиллаж байсан Увс аймгийн Өмнө Говь сумын уугуул Эрдэнийн Бямбжавгаатай уулзалж байна. За сайхан орчиж гин үү та? Сайхан урцгааж байна уу? Нутаг сайхан байна уу? Нутаг сайхан байна. Сайн байна. За 100 жил бэлдээд ажил ихтэй байгаа бидээ. За энэ жил улс даяараа одоо Увс аймаг одоо ганцаараа 100 жилээ тэмдэглэх юм байна. Тэгэхээр Увсын 100 жилийг монголчууд даяараа хүлээж байгаа гэж ойлгож байгаа. 100 жилийн уулзалтыг одоо хүрэлцээрсэн танд баярлалаа. Та нутаг усаа ахан дүүсээ бас дурсаж хүмүүстэй дурсамжаа хуваалцаж. За баярлалаа. Би нутаг усаагаа үл Өмнө Говь сумын уугуул 11 хүүхэдтэй нэг 300 толгой малтай нэг дундаж айлын олон хүүхэдтэй адил хүүхэд сургуульд орохгүй нэлээд удаж байж 9-10 хүрчээ сургуульд ороод дунд нь олон удаа оргож байж сургуульдаа хөөгдөж захиралдаа баригдаж ингэж байж тэгээд 5 дугаар ангидад нэг оргоод тэгээд тэрнээс хойш орохоо билсэн. Ингээд аймаг маань би аймгийнхан сумынхан 7 жилийн сургуулийг 56 он төгсчаад аймгийнхаа 10 жилийн 1-р сургуульд орсон. 1-р сургуулиа 59 он төгсөөд тэгээд тэр үеийн зөвлөлтөнд тулсад Ирхүү хотод оролцох эдийн засгийн чиглэлээр ийм мэрэгжилтэй болохоор хуваар авч Монгол банкны нэрээр гадаад сургууль төгсөж ирсэн юм аа. 63 оны эцээр төгсөж ирээд 64 оноос Монгол банкнд ажиллаж агаад 67 онд сангийн яамд очиж тэрнээс хойш сангийн яамд 20 гаруй жил ажилласан. Одоо очигсэн сангийн яамда мөргөжлүүлэн Ахмадынхаа хараагаараа дамжуулан ажилласаар байгаа. Ер нь түүхт жилийн ойд яагаад олон түмэн ингэж хүрээлж оролцох ёстой юм болоо? Та юу гэж бодож байна? Хүн төрсөн нутаг өөрийн аймаг гихтэй зэрэг тэр чинь бол жаргал байт юм шүү дээ. Ялангуяа миний үед бид сургуульд яаж орж байлаа? Ямар янзтай ямар боломжтой байлаа? Одоо ингээд харьцуулахад бидний хуучны үгээр бол тэмээ маш их өөр болсон. Бид нэр сургууль сурахгүй төлөө зүтгэдэг, улс сурахын төлөө зүтгэдэг байсан бол одоо бид бүгдээрээ яаж сургуульд орох уу, яаж дээд мэрэгэлтэй болох уу, яаж гадаад дотоод болох уу, яаж олон хэл сурах уу, яаж хүний зэрэгтэй явах вэ гэж хүн болгон тэмүүлдэг ийм сайхан үе байна. Энэ үед маань сумын 100 жил тохиож байгаа нь бол бас одоо сайхан гэр. Би 10 жилээ төгсөөд аймгаас явсанаас хойш 66 жил болж байна. Тэгэхээр энэ бол бас урт хугацаанд манай аймаг яаж хөгжиж ирв, ямар замыг туулав гэдэг бол миний хээжил байж л байна. Энэ бол маш их хөгжил. Бид сургуульд анх орж байхад байсан үеийн хөгжил одоо энэ үедээ бол тэмээ манаас хол зориутай. Тийм хөгжил рүү Монгол улс хөгжөөд яваад дунд нь зах зээл дээр одоо ороод ингээд явж байна. Энд бол болохгүй хөгжихгүй байна гэж хэлхэн аргагүй сайхан хөгжиж ирсэ. Энийг бол би нутгийнхаа улсчуудынхаа 100 жилийн ойгоор зориуд тэмдэж хэлье. Манай Увс аймаг ч гэсэн сайхан болж байгаа. Манай Увс аймаг ч цаашдаа улам их хөгжих болно гэдгээ би Ахмадгийн хувьд та нөхөд сайн ажиллаараа сайн зүтгэрэй гэж захий да. За баярлалаа. Энэ цаг мөчөө яах аргагүй өнгөрчсөн 100 жилээ дүгнэх Ахмад буурлуудынхаа туршлагыг одоо сонсох ийм цаг үе болсныг Бямба гой маань онцолж хэллээ. Танд сайн сайхныг хүсье. Нутгийнханд таныг хүлээж байна. За баярлалаа.